Тогсмын бодоо 1885 оноос 1922 он Монгол Улсын анхны ерөнхий сайд 1921 оны Ардын хувьсгалын зохион байгуулагчдын нэг Богд хаант Монгол Улсын сүүлчийн жилүүдэд идэвхтэй улс төрж 1922 онд баривчлагдаж цааслах дамбын чагдаж ав. 1880 оноос 1922 он Ардын хувьсгалын гол удирдагчдын нэг Монголын ардын төв засгийн газрын гишүүн сангийн яамны сайдаар ажиллаж байв. Бодоо болон бусад нөхдийн хамт хэлмэгдэж цаацлуулсан. Дампны Сүхбаатар 1893 оноос 1923 он Ардын хувьсгалын жанжин Монгол ардын хувьсгалд цэргийн үүсгэн байгуулагч Монгол тусгай тогтнолын баатар ардын журам цэргийн удирдан 1921 онд нийслэл хүрээг чөлөөлсөн. Залуудаа нас барсан хэдий ч үндэсний баатрын байр суурь нь дүнлэгддэг. Солийн Данзан 1883 оноос 1924 он Монгол ардын намын үүсгэн байгуулагчдын нэг улсын бага хурлын даргаар ажиллаж байсан. Улс төрийн тэмцэлд идэвхтэй оролцсон 1924 онд цааслах. Тэр цагийн лосол 1889 оноос 1940 он Ардын хувьсгалын удирдагчдын нэг улс төрийн зүтгэлтэн Монгол ардын хувьсгалт намын төв хорооны гишүүнээр ажиллаж байсан. 1930-ад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдаж амин үлдсэн. Данзан Лавжаагийн тогсон 1884 оноос 1941 он Ардын хувьсгалын үед төв засгийн албанд олон жил зүтгэсэн. Улсын бага хурлын даргаар ажиллаж байв. Хожим хэлмэгдэж цааслагдсан. Хорлоогийн чой болсон 1895 оноос 1952 он Монгол Улсын маршал удирдагч 1939 оны хаалга голын дайнд зөвлөлтөй хамтран ялалт байгуулсан. 1930-аас 1940 оны хэлмэгдүүлэлтийн үед олон хүний хормоглон цааслуулсан ч гадаадын аюулаас Монголыг хамгаалсан гэв үнэлгээтэй. Үндэсний тусгай тогтнолыг баттгсан ч маргаантай үнэлэгддэг түүхэн хүн.